Та яг одоо UBM радио 89.3 бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийг хүлээн аван сонсож байна. Өнөөдөр та бүхэндээ хичээл сургуулийн шинэ жилтэй холбогдуулан сургуульд тохиолдсон аимшигт явдлуудыг хуваалцах болно. 1-р түүх. Манай 10 жилийн сургуулийн 3 давхрын бие засах хөрөөг сүнстэйгээд л бага ангид байхаас хүүхдүүд ам уралтан бие биендээ ярьдаг байсан юм. 3 давхарт гарах бүртээ бие засах хөрөө рүү очиж харах боловч үргэлжил цаажтай хിവэрээ. 12 дугаар ангид байхад бид нэр ангидаа хонож багхан ч гэсэн дурсамж бүтээе гэд багшаасаа гуйж арай гэж зөвшөөрүүлсэн юм. Амралтын өдөр болгон эсмийн ангитайгаа 7 хоногийн ээлжээр ангиа цэвэрлдэг байсан тэр өдөр манай ангийн ээлж байсан юм л та. Өдөр 3 цагт ангидаа идэж уух юм авчирч цуглаад өдөр нь ангиа цэвэрлээд коридорт үлгсэн анги болгоны бүтээлийг сонирхож харна. Ангиа цэвэрлэж инээж хөхөрч суусаар цагаа харахад аль хэдийн 9 цаг болжээ. Октод л басан хойно 2-3 араа цуг 0 ордог доо. Тэгээд л хамгийн сайн найзыгаа нэг нударч аваад л хоёулаа бис засчхад ирья гэд ангиасаа гарваа. Дасал болсноороо дахиад өнөөх 0 руугаа очиж цоочтой өгөөгийн шалгана. Тэр өдөр яагаад ч юм цоожиг зүгээр л зүгээд орхичихсан. Гаднаа шалны мод хан төшүүлээд орхичихсан байсан. Өчнөө жилэл сонирхсан зүйл минь онгорхой байхаар нь шууд л яваад орчихлоо. Найз минь харин ардаас минь докторч үзээд яах юм бэ? Хоёлаа 2 давхрын 0 руу орчих л доо. Гэсэн ч угийн зөрүүд бий чин яваад орчихсон. Ороход маш цэвэрхэн. Би голынхан 0 руу ороод бие засчихад гараад ирсэн чинь үүдэнд хүлээгээ зогсож байсан найз минь хажууд сурагч хоромтой 2 юм уу 3 дахь ангийн болтой нэг охин зогсож байсан. Үсээ 2 хаглаад өтгөн 5-аар сүлжчихсэн. Форм нь эн тэндээ толовтой. Би очоод юу охин бэ? Дүүчин юм уу гэсэн найз минь. Чи чин юу гээд байгаа юм бэ? Чамайг хүлээгээл ганцаараа зогсож явах чинь. Би тий хүн айлгаад байл та. Гэт над руу уурлах шахан боллоо. Нуруугаар хүйт дагаад за хурдан явъя гэд найзыгаа суугдаад хурдан гихч нь алхаллаа. Нөгөө охин яг артаас алхаад л байсан. Анги руугаа ороод бушуухан унтцгаая гэж хэлээд мишоко дэлгээд байж исэн чинь ангийн байна. Ийм дурсамжтай өдөр ийм эрт унтах гэж юу? За юу гэж дээ гэдлээ. За гэд ороо засгаа түр атснаад бүгд зураг тааж тоглов. Нэгээрээ гарч самбар дээр зурна. Тэгээд киног нь таана. Хамгийн түрүүнд ангийн маань нэг охин гараад л зураг зурж байлаа. Тэгсэн нөгөө жоохон охин ч самбар налаад над руу хараад зогсчихсон. Ихчээ би засмаар байна гэдэл над руу төхөв. Хүйтэн хөлсмөн чихэрч цаашаа гэж хашгичод ангийнхан бүгд над руу харснаа. Яагаад байгаа юм бэ гэсэнд би юу харснаа хийсэн юм. Тэгтэл охтууд нь хашгирч айж зарим хөвгүүд нь жиирхэж эхэлгээд нэг хөвгөн нэрээ тэр нойлогч сүнстэй гэдэг үздэй. Тэр юм шүү гэж хэлэнгүүт нь ангиар дүүрэн орлон боллоо. Нөгөө жаахан охин одоо миний хажууд ихчээ би засмаар байна. Хоёлаа явъя гэж дуугарав. Тэгээд яасныг бүү мэд гэртээ орон дээрээс ирсэн. Ухаан балартаад унсны дараа аав ээж рүү мэн залгаж авчирсан юм билээ. Одоо тэр сургуулийг нураачихсан юм байна лээ. Суурин дээр нь шин сургууль барьж байгаа гэсэн. Надаас өөр тэр охиныг харсан хүн байдаг болов. Хоёрдугаар түүх. Манай сургуулийн үүдний тол. Бид орцондоо маазарч хөвжөлтөж хондоггүй л дээ. Манай жижигөр ич нүүгээд тэр хооронд өрөө нь хоосон байдаг байлаа. Жижиг хятад цоочтой түүнийг нь чанхан татгатал онгойлчихно. Бид хэд нэгнийхээсээ хуучин матрас олж ирж бүгд зэрэгцэж хөвтөөд элдвийн юм ярьж онцгоодог байв.
Тэр үед бидэнтэй нийлээд удаагүй байсан насаар нэлийн ах. Гэхдээ жаахан маанаг дуучим шиг нэг залуугийн ярьсан түүхийг та бүхэндээ хуваалцъя. 1999 оны үед юм да. Манай сургууль аймгийн төвийнхөө зах зээн газар байрладаг. Хуучин хүнсний үйлдвэрийн зориулалтайж халаалтан сайн болохоор засвар хийгээд сургуулийн зориулалтаа болгочихсон. Бид хэд тэр жил төгсөх ангиллаа. 11-р сарын эхээр эрс хүйтэрч эрт харанхуй болдог. Сургуулийн урлагийн үзлэг эхлэх гээд хичээлээ тараад оройжин сургууль дээр хийсэн чимгүй дэмэрцгийн. Манай сургууль хуучны байшинч гэлээ бүрэн засвар хийж орох гарах хаалгыг нь хүртэл янзалчихсан. Гэхдээ хуучин буюу хойд том хаалганы хажуу баган дүлгөөстэй том тол огт хөдлөөгүй гэдэг юм. Тэр толны урдуур хайгуур өдөрт хид гүйлдэгч оройн цагаар цаанаал зэвхий хүйт даамаар. Манай анги 2 давхарт 0 орох гэж том хаалгаар дамжиж гараад баруун талын өргөтгөл рүү явдаг байлаа. Нэг давхрын 0 нь багш нар ордог учраас бидэнд онгойлгож өгөхгүй. Нэг орой урлагийн үзлэгээ давтаж байгаад ангийнхаа бандтай тамхилангаа 0 орё гэж тохироод хоёулаа өсөрч хараалдаад л чимээ шүгэн болоод дээд шатнаас хаалга зүглээд бүжиглэх зэргээр бид хоёр л болсон хойно дуутай шуутай алхаж авлаа. Яг нөгөө цэлгэр муухай талны чин уртхан талаар өнгөрөх үедээ би дороо бүтэн эргээд урагшаа харж зогсдог хөдөлгөөнөө хийхдээ нүдний болонд талны цаад тал өвдгөө тэрвээ суучихсан. Нэг гар нь нүл цус болчихсон. Жаахан охины дүрсийг халтараад өнгөрдөг юм. Дотроо арцас гээд л лавшруулаад хартал юм байдаггүй. Хэсэгтэй л ухаан гарч орсон. Гадаа гараад үйж байхдаа нөгөөхтөө хэлбэл худлаа яриад байл та. Гэдэл муухай инээгээ тоосонгүй. Тамхи татчихад буцаж явхдаа хойд хаалганы том үүдний бүдгхэн гэрэл дахиад нэг л зэвүүн харагдаад байна. Хаалга нэвс хийтэл татаад л шууд ангийнхаа шатыг чиглээд хаашаач харалгүйгүй лээ. Гэтэл нөгөөх маань хүүшээ юу хурдаг гүдэг юм бэ? Айгаад байгаа мó гэж нэг чанга инээж дахиад л хүүш гэж ойрлохдоо огцом чимээгүй болж хоолой хачин цочролт орсон хүн шиг дуугараад таг алга болчихлоо. Эргээ тартал яг миний ард манер царайн цусгүй цагаан болцоход дайрах шах малхаад явчихлаа. Би ч нуруу хүйт даагаад нөгөөхтөгөө зэрэг том алхасаар анги руугаа уралдах шахан мордог юм. Бид хоёрыг тэнд тоо хамтан алгаа хуучны касетэн хөгжмөн дээр Backstreet Boys-ийн дууг чанга дээр нь тавьчихсан ангийнхан маань ид шуугилдэж байна үсттэй. Мэн хоёр ороод парны тэнд очиод чимээгүй сууцгаалаа. Би нөгөөхсөө төрүүлж чи яава гэтэл намайг сая яг тол өнгөрөөд гүүх гэж байтал хүлд юм тэглээд доошоо хальт харсан ч хүний тасарсан гар өмднөөс тас зурчихсан байсан. Гэдэл нөгөө айхтар цоглог нөхөрчин хийн гарсан шаар шиг бүлтгнээд бараг уйлчихсан сууж байна. Бид хоёр ангийнхандаа хэлсэн ч октод айлгах гэлээ гэж загнаад хүүгүүд арай гоё юм зохиолдоо гих мэтэр гоочсоор тэгсгээд бүгд тарцгаалаа. Харин бид хоёр манай чахыг гуйж агаад хойд хаалгаар биш урд том хаалгаар гарсан юм да. Тэр явдлаас бараг 5 жилийн өмнө физикийн залуухан багш хүүхэн оройтож харихтаа яг тэр хаалганы урд ухаан алдаж унсныг жижүүр ах болж эмнэлэг төргсөн юм билээ. Тэр багш дахиж тэнд ажиллаагүй. Бүр төгсөөд хэдэн жилийн дараа сураг сонсохны өнөө багш ухаан алдсан чихтэй хот руу хүрэгдэж шар хадны эмнэлэгт хийм харагсдیں۔ Гэж нэрлэгддэг. Нилээн хүн дэмчилгээтэй тасагт очсон гэлээ. Үсээ сэгсэлгэж доошоо хараад уйлж байснаа л нүд нь улаанаараа эргэлдээд охины гарыг тасалчихсан байна. Та нар энийг надаас холдуулаад өгөөч. Охины гар нь тасарчаад миний хүүзэг боогоод байна штэ гэдэл чарлаад эхэлдэг юм гинлээ. Бид хоёр тэр талент хурсан чөтгөрийн дүрсийг үзснээс хойш нилээд хэдэн сарын дараа өнөөхийгөө бараг мартчихсан цаг юмдаг. Цагаан сарын амралт эхлээд хүүхдүүд хөдөө сумруугаа гэр гэртээ буцчихсан үед манай ангийн нийлдэг 5 эрэгтэй, 3 эмэгтэй бид 8
Аймгийн төвийн учраас сургуулийнхаа эзгүй татвар байранд нэгнийхээ түлхүүрийг авч ирээд шүнжин юмэр чанцгаана. Нэг удаа нөгөө надтай хамт айдаг найз маань гинэт хэдэн сарын өмнөхийг ярьж бид бүгд очиж үзэхэр болвоо. Тэр дундаас би л дургу байсан байх. Нөгөө найз маань ч дотроо эвгүй санагдаж байсан ч шохоорхдог охин нь хамт байсан учраас баатар болж харагдах хүсэлтэд айцтай дийлдсэн байх. Хойд хаалга үргэлж онгорхой. Хуучин орос арамтай том мотон хаалганы төгжийг манайч дотроос нь татаад орхигч гаднаасаа нэг угзархад онгоодыг бид сайн мэддэг. Хуучин хиттийн хөнгөн цагаан гадартай гарч хідэн ир зэвсгэлсэн бид хойд хаалганы урд очиод л таг гацлаа. Би лав орохгүй гэж эрс шийдмэг хэлсэн. Анх харсан цагаас шүн болгон хар дараад ер нь сонирн болцоод байсан юм. Төмрөө маань нөгөө хэдтэй хаалгаар орсон л та. Тэр явдал гэхдээ сайнаар төгсөөгүй юм. Хөвгүүд төрүүлж ороод охид араас нь орж хэсэг толны наан цааны явсан ч юу ч мэдэгдээгүй болохоор инээлдэж найзыг маань нилээж хаалж байтал яг нөгөө байн гасдаг үүдний гэрэл тас хийдэл буудаад амтарсан. Тэр чимээг би маш тод санаж байна. Нөгөөдөл маань хэсэг чимээгүй болсноо гарч хідэнгийн асаа балтай элдв цогсон гэрэлнүүд цонхны цаанаас гэлтгнэж байснаа. Гинтэл нэг охин нь маш чангаар ээжээ гэж зэвүүцмэр муухай хашгирч нөгөө хэд маань хаалгаар чигцэлтэн гарч тал тийшээ зогтаасан. Бидний дундаас нэг охин маань л байсангүй. Тэр хэд өөдрөө зөвлөхдөө түүнийг нэг нь мөргөөд талны яг хажууд байдаг бахныг толгоогоороо мөргөөд унчихсан байж. Тэгээд л тархины хавсарсан гэмтэл онштой эмнэлэгт очиод тэр шөндөө нас барсандаа. Сүүлд цагдаа нар биднийг нэгээр нь байцааж бараг сургуулаа төгсөх хэсэг нь ойлгомжгүй боллоо. Хамгийн сонин нь хөвгүүд чигцэлдэж гүйлдэхдээ тэр охиныг хан руу шахаад мөргөөд унгаачихсан гэж бүгд нэгэн зэрэг мэдүүлэг өгсөн ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр талигаачийн баруун хөлөнд хумсны гүн шигтгсэн шарх үлдсэн. Механик саад үүсэх шалтгаан тухайн зуурсан гарны хүчнээс улбаалж бетонн багныг хөлний тэнцвэр алдагдах хичмээр тархины баруун хэсгээр хүчтэй мөргснөөс 3 газар цус харвалт үүсч нас барсан гэж дүгнсэн. Хамт байсан хүүхдүүдийн хуруу хумс гарын сарвууны бүтцээс шинжилгээ тулгалт хийгдэхэд талигаачийн хөлн дээр байсан мөр огт таарсангүй. Гэрэл унтарсны дараа өнөөх охин талны хажууд зогсож байгаад л муухай хорилсан. Бусд нь тэр чимээнээс болж хаалгаруу гүйлцсэн. Гэхдээ тэр охиныг яг л хин нэгэн татаад унгаачих шиг болсон. Уг нь миний хойно их ойрхон байж исэн юм. Гэхдээ одоо бодохны тэр охины оронд бүр намхан биетэй сонин хурдан амьсгаадсан жаахан охин шиг биетэй хачин ард зайсан үстэй юм. Надтай хамт хаалгаар гарчих шиг болсон. Тэр нөгөө ад цэтгэрэн л байх. Хуучин 1970-аад оны ихээр манай аймгийн төвд анх ашиглалтанд орохдоо тус байшин нь бүгд найрамдах Монгол ард улсын үйлдвэр хүнсний заводын үлгэр жишээ бүтээн байгуулалтаар нэрлэгдэж, нарийн бов, биолог чимэглэлийн цоо шин тоног төхөр өмжөөр хангагдсанаар барахгүй. Бүр бал дарга хүртэл ирж тууз хайчилж үжээ. Гэвч ардчлалын жилүүд эхэлж үйлдвэрт хүний нөөц тоногийн эрс хуучралтаас болж хаагдаж жил гаруй болохдоо жаахан охиныг ээжтэй нь хүчрхийлж хөнөөсөн аимшигт хэрэг гарч үжээ. Охин нь ээжээсээ тас зуураад айсандаа хөшчихсөн учраас гимт итгээд бугуйгаар нь таслаад зөвхөн ээжийг нь хээр аваачиж болсон юм билээ. Охин тэндээ өвчнөдөө айж шаналж бүр гүн шоконд орсоор нас барсан юм гинлээ. Энэхүү түүхийг бүр олон жилийн дараа надад аймгийн цагдаа байсан ах маань ярьж байсан юм. Гуравдугаар түүх. 4-р ангид л байсан үед юм л та. Энэ үйл явдал огт мартагддаггүй юм. Өвөл өглөө хичээл ордог байсан юм. Мэдээж сэрүүл ирсэрнэ.
Тэгсэн нэг орой сэрүүлэгтэй цаг ажилдаггүй. Жаахан хүүхэд юм болохоор санаа зовоод ямар утас байсан биш. Өглөө яаж сэрнэ гэдэл унтаж чадахгүй хичээлдээ хоцорчих үл яана гэж бодоод байн сэрсгийгээд нэг юм унтлаа. Тэгсэн нэг сэрлээ. Гэрийн том цагаа хартал 7 цаг 55 минут. Худлаа хийсэн хүнд бидний үеийнхэн сургууль дээрээ 7:20-30-ын үед очиод хүлээгээ зогсчихдаг байсан да. Сандраад л хамаг хурдаараа хувц сунраа өмсөөд тэр үед богиндаа цагаа заавал зүүдэг байсан юм. Нэг муу юм цагаа зүгээд үегээд гадаа гарсан. Хинч бүр нохооч гадаа байсангүй. Хидээ үйлч гэсэн 7 цаг 55 минутанд бол гигээ хальт орсон байх хэвээр бүр тас харанхуй шүү. Манай сургууль яг гэрийн хажууд байдаг. Сургууль руугаа харсан бүх цонх нь харанхуй. За энэ юу илээ гэдэл айгаад бугуун цагаа хартал 6 цаг 50 минут. Оо арайчтэй. Одоо яаж гэрлүүг орно? Манайх 4 давхарт орц хав харанхуй. Орцноосоо бүр маш их айдаг байсан юм л та. Буцаж орхоосоо айгаад жаахан хүүхэд байсан юм болохоор сургууль онгоохоор явъя гэд гадаа хүйтэнд хүлээгээ зогсож байлаа. Гэхдээ нэг л бишээ. Гадуур хин ч явахгүй. Ганцхан би л байсан. Тэгээд дахиад цагаа хартал 4 цаг 10 минут болж байсан. Тэгээд л би баг ухаан алдсан байхаа. Орц руугаа орхоосоо биш 4 цаг 10 минутанд өвлийн шүн 4-р ангийн хүүхэд гадаа зогсож байгаагаас л маш их айсан. Орцоор яаж орсон, ээждээ юу хэлж байснаа сайн сандгүй юм. Уйлаад л байсан. Тэр өдрөө хичээлдээ яваагүй. Хамаатны жаал юм мэддэг ахыг ээж дуудуулаад болсон бүх зүйлийг хэлсэн. Надаас юу болсон тайвширсан хойно маань асуугаад би болсон явдлаа. Яагаад цагаа тэгж буруу харснаа мэдэхгүй байгаагаа гадаа ямар их айснаа хэлсэн. Ах юугаар үзнийг нь санахгүй лээ. Ямар ч л байсан зэтгэр дуудаад гаргаад ирсэн юм уу даа гэж бодож байна. Хидээ том хүүхэдч гэсэн ээжийнхээ мөөмийг хөхөж ширэглүүлж байж гайгүй болж байлаа. Одоо бодоход үнэхээр аимшигтай. Тэр ахын хэлсэн үнэн үгийг мэдэхгүйч үнэхээр үнэн бол зэтгэр дуудаад гараад ирсэн гэхээр. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн үүнтэй адил илүү олон сонирхолтой түүхүүдийг сонсохыг хүсвэл хонхон дээр мөн дараарай. UBM радио 89.3